Сайн байцгаана залуусаа. Ингээд Монголын залуучуудын холбооны Швед дахь салбар зөвлөлийн залуус биднээс видео болгоныхаа ээлжил ярилцлагаар та бүхэнтэйг мэдчилж байна. Энэ удаагийн ярилцлага байна Монгол залуусын маань манлайлах төлөөллийн нэгэн Амбатын салон хэмээх бүсгийн оролцож байгаамаа. Тэрээр Европт ажиллаж амьдарч байгаа залуустаа зүрх сэтгэл, дуу хоолойгоор бас бодит ажиллаад хамтран ажиллаж эх орныхон хөгжилд төв нэмэр оруулъя хэмээн оролцоо. Европын Швед улсад хүрэлцээр байгаа билээ. Ингээд бүгдээрээ 45 уулзсан. Ингээд бид салонгаагчдаа уулзаад байна. За, сайн бацгаана уу Шведтэй байгаа очиудаа. Тэгээд юунэ өөрийгөө танилцуулж Амбатын салонгоо Европын орноор аялал 6 сарын 18-нд эхэлж явж байна. Европын 3 улсын 5 хотод залуучуудын тулгымцсан асуудлаар сошиал медиа, бизнестэй ажил хэрэгтэй яаж бүтээлчээр хандах вэ гэсэн чиглэлүүдээр мөн Монголын эмэгтэйчүүдийн өчигдөр өнөөдөр маргааш гэсэн нэлээд олон сэдвээр ихтгэл тавьж ярилцлага өргөмж явж байгаа. Тэгээд өнөөдөр Шведийн Стокгольм хотод ирээд та бүхэндээ уулзаж ярилцахаас болж байна. Орой 18 цагаас бас уулзалтанд орох байна. Ихтгэл нэлээд сайн байгаа, ярих нь их байгаа. Тэгээд тийм болохоор өөрийн чинь хүссэн асуултанд хариулъя. За, аялын зорилгоос бидэнтэй товч хуваалцгаа. Ер нь залуу хүн заавал амжилтанд хүрж иж тэгээд дараа нь ярих дурсамжтай, дараа нь ярих төвхтэй гэсэн зүйл болохоос жоохон өөр явдаг. Яагаад гэвэл хүн болгонд өөрийн гэсэн тулсан зам, өөрийн гэсэн туршлага төв байгаа учраас бидний ядгуулаад явж байгаа амьдралд одоо юу зөв гэдгийг, юу буруу гэдгийг те ямар хандлагаар бид нар эх орноо тэгээд явбал илүү одоо Монголын залуучууд дэлхийн хүн болох боломжтой гэсэн бодол үргэлж уяатай явдаг байсан учраас ажил албаныхаа хажуугаар олон нийтийн ажлууд хийж тэр ажлынхаа шугамар Англи, Америкийн улсаар аялаад ихтгэл тавиад хэлцүүлэг өгнүүлээд хүмүүстэй уулзч ярилцаад гүйц зохион байгуулаад янз бүрийн чиглэлээр явлаа. Тийм болохоор Европт байгаа залуучуудтай дуу хоолой сошиал ертөнцид хүн өөрөө байгаад амьдраад онлайны цаанаас нэгийг багтах нэг өөр уулзаад ярих өөрийнхөө яг туулж ирсэн одоо яг энэ амьдрал туршлагач гэдэг юм уу эсвэл болж байгаа болохгүй байгаа зүйлээ хуваалцах бол бас нэлээд өөр байдаг. Тийм болохоор Монголд амьдарч байгаа залуучуудын төлөөлөл болгож тэд нар яаж өнөөдөр амьдарч байна, юу хүсэж мөрөөдж байна, амьдралын хэв маяг нь бас ямар байна, надад хэлийн чандад сурч ажиллаж байгаа залуучуудаас бас юу хүсэж хүлээж байна, юу суралцж байна. Ер нь хоёр талын гүүр болъё, тэр нь мэдээллийн гүүр болъё гэсэн зорилгоор аялал эхлүүлээд өчигдөр Бельгийн Гент улсад болсон 2 өдрийн эмэгтэйчүүдийн чуулган хэлээ нэлээд амжилттай зүйлийг хүмүүсээс олон санаа онооглоо. Тэгээд өнөөдөр ч гэсэн Шведд байгаа залуучуудтай бас төслийн хуваалцсан. Баярлалаа. Шведэд амьдарч байгаа залуус бид ч гэсэн энэ хэдийгээр энд ажиллаж амьдраа зарим залуус маань амьдрал бүр энд тогтцсон ч гэсэн их орондоо тодорхой хэмжээр өөрийн гэсэн оройн байгуулах тийм бодолтой явдаг. Бүгдээрээ бодолтой л явдаг байх. Тэгээ би өөрөө ч гэсэн тийм бодолтой л явдаг. Тэгээд таныг одоо ийм гоё санааг төвшүүлээд тий эргээд цаашдаа гадаадд амьдарч байгаа залуусаа Монгол залуустайгаа холбоод хамтран тий хэрхэн их орныхоо хөгжилд төв нэмрээ оруулж болох талаар бас нэг тийм илүү гоё, илүү том ажил үйл хэрэг болох гэж бодож байна. Тэгэлгүй яг хамгийн гол нь биднэрт нөгөө боломж олгож байна. Боломж байна. Тэр боломж нь юу гэхээр интернет цахим орчныг бид нар байгаа газраасаа одоо яаж өөрсдөө хөгжүүлж болох вэ гэдгийг бүх төрлийн төвшин залуучууд үзчихлээ, харчихлаа. Бусдаа зам зааж өгөхийн тулд заавал хүнд хэцүүж болох албагүй шүү дээ. Тэр утгаараа би та нарыг ч гэсэн хүндэлж байна. Яагаад гэвэл өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж амьдарч байгаа хүмүүст бол цаг завын боломж, одоо нийгмийн ажилд оролцоод явах санхүүгийн боломж мэдээж маш хязгаар хэмнэл байдаг. Гэтэл та нар сэтгэл зүрхээ зориулаад, цагаа зориулаад ийм үйлсийг ингээд багаараа найз нөхдөд хамтарч хийж байгаа юм бол магадгүй Монголд оруулж байгаа нийгмийн хариуцлага, монголчуудынхаа өөрсдийнхөө хүлээсэн хариуцлагаа өөргөө сайн биелүүлж байгаа л гэсэн бодолд хүрээд надад бас уран болж юм л да. Нөгөө талаар бид нар ч гэсэн заавал гадагшаа гарахгүйгээр эх орондоо болж бүтэж байгааг өөрсдийн биеэр дуулгая. Тэнд бол амьдрал буцалж юм, хүнд хэцүү ч юм байна, аврах юм байна. Хэдүүлээ яаж ингэж байгаа газраасаа л хамгийн сайн хамтрах вэ гэдэг тэр боломжийг эрэлхийлэх хүссэн
олон газар олон хүмүүстэй уулзаж олон гарцуудыг олсон. Тэртээ тэргүй одоо альч төвшөндөө монголчууд хамтрах ёстой гэдгийг ойлгоцсон. Залуучууд ойлгосон. Янз бүрийн байдлаар хар бараж хийж байгаа хүмүүс ч ойлгосон. Ер нь Монголыг монголоор үлдээхэд бол монголчууд өөрсдөө л дэмжиж чадaltaй сайн яваа хүмүүсээс үг сонсъё. Чадлагүй дараа яваа нэгнийхээ сэтгэлгээнд нь одоо өөр зөв хандлагыг суулгая. Хандлага нь өөрчлөгдөх юм бол дагаад ажил амьдралын хэм маяг одоо тэр эх орны төлөөх сэтгэл нь өөрөө бий болдог. Монголчуудын мөн чанар нь угаасаа их хүнлэг хүмүүс хамгийн гол нь янз бүрийн нийгмийн болоод хувийн асуудлаас сэтгэлгээнийхэн төвшинл ялгаатай байдаг. Бидний чөтөрч гэх юм уу те саадгүй юм болоо. Тийм болохоор танд юм хязгаарч томос хэлдэггүй танд санаа байвал шууд ихэд гэж хэлсэн. Тийм ч учраас санхүүгийн цаг завын ажил төрлийн тодорхой хэмжээний эрсдэл гаргасан гэж бодож байгаа. Гэхдээ хэлэл маань зомгтол байх байна гэж бодож байгаа. Хэлхий ахвал за та тэгээд бас Монгол нийгэм рүү хандсан нийгмийн Монгол орны хөгжил бас тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулах нийгмийн ажил бас эрхэлдэм байлээ. Тэгээд тэрний нэг нь бол Forbes Live Mongolia сэтгүүл тийм та энэ сэтгүүлийнхаа тухай танай үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа тухайд залуус мэдээлэл. Нэг юм анзаарсан өндөр хөгжилтэй орны залуучууд нэг ажлаа сайн хийгээд үнээр сайн хийвэл өндөр цалин авч явж чаддаг. Монголын нөхцөл байдалд бол жоох хүндрэлтэй залуучууд 2-3 ажил хийж амьдарч байгаа. Үндсэн ажил хийгээд үндсэн цалингаа аваад нийгмийн даатгалыг төлж амьдарч байгаа. Хажуугаар нь бас нийгмийн сайн дурын ажлууд маш их хийж өөрсдөө харилцааны сэтгэлгээний хувьд хөгжүүлж байгаа. Миний хувьд болохоор яг үндсэн ажил маань Монголын уул уурхайн компаниудыг менежментээр хангадаг Эрдэнэс Монгол гэдэг компани хөл мэдээллийн албанд ажилладаг. Бас нэг ажил маань одоо өөрийн тавьсан Forbes Live сэтгүүл. Forbes сэтгүүл бол дэлхийн сэтгүүл, бизнес сэтгүүл. Forbes сэтгүүлийн одоо Монгол дахь эрхийг аваад гарсан манай хамт олон бол одоо 1 жилийн өмнө чинь Forbes Mongolia гэдэг сэтгүүл гаргаад Forbes Mongolia дээрээ Forbes Live гэдэг бас асар сэтгүүлтэй болж байгаа. Яагаад гэхээр өнөөдөр дэлхийн залуучууд яагаад ирэх юм байж чадчихэв? Бид нэр юу уншиж, юу хэрэглэж байна? Санхүүгийн хэрэгцээ нь юу вэ? Амьдралын хэрэгцээ нь юу вэ? Хандлага нь юу вэ? Магадгүй юу өмсөж зүүж байна? Тэр болгон бол хүний ингээд амьдралын хэм маяг нь тэр хүний илэрхийлдэг, тэр хүнийг одоо хин гэдгийг нь харуулдаг. Тийм болохоор бид нарт бас яас бодлоо Монгол залуучуудынхаа хөлийн чандад болон хоорондоо уул хамааран залуучуудынхаа амьдралын хэм маягийг сурталчлаа. Бид нар бусдад яаж зөв үлгэр дуурайл үзүүлж байна? Магадгүй өмсөж байгаа хувцасаараа тий одоо цэвэр даавар хувцас өмсөж гинэ үү? Сайн үнцэг барьж гинэ үү? Эсвэл сайн ном уншиж гинэ үү? Тийм зорилгоор Forbes Live-ыг дараа ихний дугаар гарчихсан байгаа. Тэгээд хоёр дахь дугаараа бол бид нар хөлийн чанддаг Монгол залуучуудын амьдралын хэм маягаар тэгэхээр давхар бас сэтгэлийнхээ хажуугаар ажиллаа хийгээд явж байгаа. За гурав дахь ажил нь болохоор Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоо одоо 130 мянга хүрчихсэн. Бид нар одоо тэр цаасан дээр бичигддэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зүгээр л үүддэг. Тэдний төлөө юу ч хийдэггүй. Хийдэг юм нь хаяа нэг баяр ёслолоор хөгжтөнд бэлэг өгдөг. Эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөрч гэдэг юм уу тэр өдрөө хийж хэвсдэг нийтлэл бичдэг юмдаа гаргадаг. Төдийл үйл ажиллагаа хийдэг. Үүнийг залуучууд ер нь болёо. Залуучууд манлайлаа гээд одоо өөрийнхөө дөрвөн найзтайгаа нийлээд тавуулаа бид нар Америкийн нэгдсэн улсын 11 мужийн 7 хотоо аялаад таньгийн аян зохион байгуулад биднэрт одоо зориулж хөрөнгө босгосон. Тэгээд тавуулаа ялсандаа 25 хоног аялаад хамгийн гол нь бид нар одоо яагаад хөгжиж чадахгүй байна гэхээр нөгөө сэтгэлгээ бэлэм авах дуртай хөгжлийн бэрхшээлтэй хүн ч хамаагүй бэлэм авах гэдэг. Skills-ийн хувьд болохоор хөгжлийн бэрхшээлтэй мөртлөө өөрсдөө хөгжүүлээ. Би нэг гаргуулж гэсэн нөгөө гараагаа зурмаар байна. Нэг хөлгөөж гэсэн би хиймэл хөлбөмбөг бүүмээр явуулсан хүмүүст зориулаад спортоор дамжуулж тэднийг нэмшүүлээ гэсэн байдлаар хүмүүсийг дэмжиж байгаа. Тэр байгууллагын Achilles International салбарын Achilles International Mongolia гэдэг байгууллага. Монгол тууцын 7 гишүүнтэй яг хөгжлийн бэрхшээлтэй 90 гишүүнтэй болж байгаа юм. Хагас жилийн хугацаанд тэгээд бид нэр тодорхой хэмжээний санхүүгээ бас босгоцсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс ч гэсэн бас тэтгэлэг аваад тэтгэлгээр шалгаруулад туслая гэсэн ийм аяны хэрэгжүүлээ бас хамтарч ажиллагаа зохион байгуулаад
Спортоор дамжуулж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тусна гэхээр та жишээ дурдаад одоо жишээлбэл одоо нэг гүйлтийн тэмцээн болсныг бид нэр фэйсбүүкээс харсан л да. Тий. Тэгэхээр яаж жишээ нь хамгийн тод жишээ бол манай Саранчулуун гэдэг одоо хийм хөдөлтэй төмөр хөлн дээр бүгдэг Монголын Forest Gump гэж нэрлэгдсэн эмэгтэй байна. Тэр эмэгтэй маань яасан гэхээр бас л одоо хамтран улмаас болоод олон жил хөлгөө явж байгаа. Тийм л хөлгөөд хүүгээд гүдэг болоод нэг жил бэлтгэл хийхэд Нью-Йоркийн марафонд жишээ 42 км-ийг 8 цагт авчирч байгаа жишээтэй тийм. Монгол хүний төсвөр хатуужил хичээл зүтгүүлэл мундаг гол нь тэднийг олж дэмжих тийм боломж нь жоохон хонс үүдэг. Тэгээд нэгэнтээ Саранчулуун ийм замыг туулаад гараад ирсэн юм чинь бусдаа ч гэсэн дагуулыг Лицран Монголиа гэдэг групп Facebook групп байгуулаад өглөө болон хамт хүүе. За олон улсын уралдаан тэмцээнд ч дүүрч хэдүүлээ гоё ирүүл бай. Ядаж ингээ гэртээ санаа шатагдж байгаа. Тэрэгцэр дээр явдаг хүмүүсээ ч гэсэн годомжид гаргаад хүүе гэдэг. Хоёр дахь жишээ бол инх манлаа гэдэг манай одоо хөгжлийн бэрхшээлтэй мөртлөө паралимпийн хэмжээнд бүтээсэн сайн тамирчин залуу байгаа. Тэгээд тэрэгцэртэй уралддаг хөл одоо үнэтэй бэлтгэснээс доош би мэдээгүй тийм залуу. Тэр маань бас Нью-Йоркийн марафонд оролцоо 89 одоо оролцогчоос 21-т орж байгаа жишээ. Үгээсээ солонгослоос тэмцээнд нэлээд ажилтаа орсон. Гэх мэтлээ ер нь одоо тэрэгцэртэй бүжгээр хүүхдүүд маш хичээлдэг. Хөөрхөн эсэлтэй тэгээд яг хөлгөө учраас тэрэгцэртэй байдаг. Хүүхдүүдэд амжуулаад Ахиллес хүүхэд гэдэг хөтөлбөрөөр хөгжүүлээд тэтгэлэг өгөөд нөгөө бүжинд зориулсан тэрэгцэр гэж бас байт юм шиг байна. Тэр тэрэгцрийг авч өгөх юм. Тэгвэл тэр хүүхд гэрээсээ нийгэмшээ магадгүй дахиад олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бүжгээ заах юм те. Өөрсдийг нь өөрсдөө нь хөгжүүлэх тэр хөшөөргийг нь л хамтран биелүүлж гэж их зорж байгаа. Тэгэхээр магадгүй шивэдэд байгаа залуусаас маань танай үйл ажиллагааг дэмжиж хөрөнгө оруулъя. Хэрвээ одоо ямар нэгэн хэмжээгээр тусламж үзүүлэх шивэд бас тахир дутуу тийм хүмүүс маш дэмждэгтэй та анзаарсан бол одоо тахир дутуу хүмүүсийн лифт, явган зам, шатаар гарахад хүртэл яах вэ тийм автобусанд яах вэ гэж бүх талаар нь одоо жирийн бид нартай л адилхан тийм ямар нэг үйл ажиллагаанд хамрах боломжийг олгож өгдөг. Тэгэхээр эндээс хэрвээ бид нэр залуусаас маань тийм тусламж үзүүлэх гэвэл ямар байгууллага яаж хэн тавих вэ? Тэгэхээр анзаарсан байх бид нар анзаарсан учраас бас тодорхой судалгаа байсан учраас нөгөө ихтгэл найдвар ба боломж гэдэг хамгийн аяга явуулахдаа бид нар 6 төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж хандах болсон. Нэг хөтөлбөрөөр нь одоо нөгөө лифт хийх ч юм уу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс байсан дид бүтцийг бий болгоход одоо Монгол улсын тодорхой хэмжээний одоо төмөн хүмүүст нөлөөлөх ажил хийв. Нэг хэсэг хүмүүсийг спортоор дамжуулаад хөгжүүлнэ. Дахиад нэг хэсэг хүмүүс өөрхий одоо аав ээжүүд байгаа шүү дээ. Хүүхдээ ч юм уу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хараад гэрээсээ гарч чадахгүй байгаа мөртлөө маш гоё юм хийдэг, маш гоё гар урлаа хийдэг. Тэр хүмүүсээ бизнес утгаар нь дэмжиж гэсэн байдлаар 6 төрлийн хөтөлбөр гаргацсан байна. Тэгэхээр аль хөтөлбөрт нь туслах бас одоо боломжтой гэдгийг мэдхийн тулд манай Ахиллес Монголиа цэгийн гэдэг санал ороход ханд өгөөг хөтөлбөр дэмжих мэдээлэл авах их тодорхой, товчхон, ойлгомжтой мэдээлэлүүд байгаа. Тэгээд бас нэг давуу тал гэх юм бол Ахиллес International өөрөө олон улсын байгууллага. Монгол хэдэн зуун төрлийн бас байгууллага байдаг. Янз бүрийн санхүү үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ бидний алдаатай юм бол тайлан санхүүгийн мэдээлэлээ ил гаргадаг тийм алдаа байдаг. Учираас Ахиллес International анханасаа олон улсын зарчмаар явъя гэд одоо хандив өгсөн $1 хандив өгсөн ч $100 хандив өгсөн ч хүмүүсийн нэрс бие сайт дээрээ мэйл хаягтайгаа устдаа нэрстэйгээ өгсөн хүмүүс байж байгаа. Шилэн даас гэсэн. Тэгээд Ахиллес Монгол руу ороод Монгол төгрөгийн хандив долларын хандив гэдэг байна л да. Дараад өгөхөд минутын дотор эргээд хэрэглэж гарч учраас тэгээд юунд зарцуулагдж байгаа нь бас нийтлэгдэж болохоор магадгүй их тийм шудраг эргээд хүмүүсийн одоо туслах сэтгэл дээр бас одоо дэмжлэг болсон үйл ажиллагаа болж байгаа. Тэгэхээр хүн үр дүнгээ үзээд байх юм бол туслахыг хүснэ гэж тийм нэг удаагийн тусламж бол магадгүй тусламж биш те. Нэг хэсэг удаагийн магадгүй дандаа тусалдаг байвал тэр хүн үр дүн л чухал шүү дээ мэдээж хэрэг туссан хүн хөл дээрээ басаад яваад тусалсан хүүхэд нь хүчлээ зогсож байгааг харах бол маш гоё юм зэрэг шүү дээ. Тэгэхээр яг цахим өртөө холбоо төрийн бас байгууллагын гишүүн. Тийм. Тэгэхээр цахим өртөө холбооны
За Цэхэн мөртэй холбоо маань Монголын хамгийн анхны интернет онлайн сүлжээ. 20-д жилийн өмнө одоо Англид байгаа Цэрэнбат гэж байна. Америкт байгаа Ширчингийн Баатар, Цэрэндорж гэдэг одоо бидний өвлөр дуурайл болсон хүмүүс маань гадаадд анх хөл тавиар хэлийн чандад ажиллаж амьдарч үзээд хэдүүлээ ер нь хаач байсан одоо холбоотой бай, санаа оноогоо хүмүүст дуулгаж туулсан замаа хүмүүс хавдаг мэдсэн юм. Одоо интернет сүлжээ монголчууд ер нь хэлийн чандад байгаа бүхэн мэддэг. Монголд байгаа хүмүүс ч гэсэн баг мэддэг. Азар би гадаадд суралцж байгаа биш гэсэн 2005 оноос эхлээд Цэхэн мөртэй хамтаа танилцаад 2005 оноос 2007 оны төгсгөл зөвлөх гишүүн байсан. Тэгээ энэ хугацаанд бас хэлийн чандад одоо мэдж байгаа сүлжээг Монголд ч гэсэн бас мэдрүүлээ. Монгол хүмүүсийг олноор оруулаад одоо гадаад дотоодыг холбох тэр бүрдэн тусгалъя гэдэг цахим улаач гэдэг сэтгүүлийг тэргээр онлайнаар гаргадаг байсан юм байна. Тэрийн хэвлэмэл байдлаар монголчууд цаасан байдлаар гаргаж ирсэн. Бидний хамтын ажил гэх юм бол хэлийн чандад байгаа монголчуудаа одоо хэлийн санаа халтар хөвчнөөс илүүлээ. Тэр бол нэлийн хараа хэлэхгүй байж байгаа учраас төсөл хэрэгжүүлээ гэж тухайн үеийн глобал сан гэдэг байгууллагаас одоо дахин эсрэг төсөл аваад Солонгост болон Монгол амжилттай хэрэгжүүлж маш олон хүмүүс хэлийн замын хөвчнөөс урьдчилан сэргийлэх сонголтоо мэдлэгийг олгож ирсэн. Гурав дахь ажил гэх юм бол гадаад байгаа монголчууд сонгуулийн эрхний асуудал нэлээд хэцүү байдаг. Яг гэвэл үнэхээр одоо эх орныхоо хөгжлийн нэмэр оруулахыг тэр хүн сонгох хэрэгтэй байх хэрэгтэй. Гэтэл онлайнаар сонголт өгөх, сонгуулаа өгөх, биеэр очиод өгөх бүх одоо маш хэцүү асуудал байсан учраас бид нэр зохион байгуулалтаагаар хэлийн чандах монголчуудын сонгуулийн эрхний асуудал гэж кампанид ажил өгнүүлээд тухайн үедээ нэлээд хүчтэй PR хийж нэлээд хүчтэй одоо мэдлэг мэдээлэл олгож ирсэн маань өнөөдөр биелэлтэй болоод та нар бүгдээ сонгоод өгөх хэрэгтэй болсон байна. Их мэтлэн бод одоо үр дүнгийн харчаас гоё юм л да. Би бас яг хоногныхоо бид нар гадаадд ажиллаж сурч байгаа бид нар одоо сонгуулаа хэрэгтэй ашиг баяртай байгаа. Эргээд бид нар хийх юм дээр бүгдээрээ л Монголд очиж амьдрах гэж боддог. Ирээдүйд тэгэхээр бас Монголынхоо хөгжлийн чиг хандлага бас өөрсдөө хувь нэмрээ оруулаад иргэн үнийхээ сонгуулаа өгч чадж байгаа. Бас хатууштай санагдсан л та. Хоёр ч сонгуул манай жилийн сайдын яам байгууллагад одоо 5 жилийн өмнө үзэж байна да. Тийм тэгээ сонгуульд оролцсон. Монголын нөхцөл байдлын талаарх мэдээлэл хэлийн чандд хүмүүс дандаа сөрөг талын их хүлээж авдаг юм шиг байлаа анзаарсан. Гэтэл болж байгаа юм зөндөө байна л да. Жишээ нь гадаад ажиллаж амьдарч байгаа хүмүүсийнхаа мэдлэг чадварыг Монголд яаж ашиглах вэ гэдэг сэдвээр мөрөж болгонод форум маш их болдог. Тэрэн дээр Монголын төрөөс хүмүүс ирээд одоо зөвхөн хөгжлөөс эхлээл одоо алтан туршлагуудаа ярьдаг. Саяхан гэхэд 6 сарын дундуур 6 сарын 15-нд байсан баха. Би Монгол Германы бүр төрийн бас байгууллагаас зохион байгуулсан. Тим сэдвийн чуулганд одоо хэлийн чандд байгаа монголчуудын нийгмийн харилцаа гэдэг сэдвийг бас илтгэл тавьсан. Ер нь эцээц нийгмийн харилцаа болох хүний эх орондоо орж байгаа жижигхэн ч гэсэн хүн нэмэрл байдаг. Өөрсдөө сайхан амьдраад сайн сураад тэрнийгээ хамгийн гол нь хуваалцаж бусад хүмүүстэй зам гаргаж өгч байгаа. Тэр үнэхээр одоо үнэлж болшгүй маш том хүрэн болж байгаа. Тийм болохоор та хэд бас их баярлалаа. Маш их амжилт хүсье. Энэ ирчийн сэтгэл өрөөсөө битээ халтаарай. Баярлалаа. Бид нөгөө боловсрал хэлтэс гэдэг залуучтай холбооны дэрэгдэх тийм хэвс байдаг л та. Тийм бид нэр болохоор яг энэ жилийн сэдв одоо нэг сэдв барьж байгаа тэрнтэйгээ холбоотой үйл ажиллагаа зохион байгуулдаг байхгүй юу? Иргэний өөрөд хариуцлага гэсэн сэдв. Энэ жилийн хэрэгтэй. Дараажаас сонгуул алхаж байгаа. Тийм утгаараас энэ байгаа залуус ч гэсэн идэвхтэй сонгуультай оролцоосаа гэж уриалах зорилготойгоо тийм холбоотой үйл ажиллагаануудыг зохиоход төлөвлөсөн байгаа. Тэгээд баярлалаа. За тэгээд таныг бас Шведийн улсад ажиллаж амьдарч байгаа нийт монголчуудаа ялангуяа үеийнхэндээ залуустай хандаад тийм гоё ураач юм сэтгэлийн үг хэлээч. Нөгөө нэг монголчууд чинь зохинуудаа түмэн гэдэг шүү. Анзаарэгддэг хаач явсан ямар нэг юмыг амархан аргыг олдог, амархан гасан зохицдог. За заримдаа муу ч нэгэн сайн сурдаг, сайн ч нэгэн сайн сурдаг. Тийм болохоор таны хөгжлөл эх орны хөгжлөө. Гэхдээ Монголоо хөгжүүлж ингээд бас энэ байр сууриа олцсон ажил амьдралтай байхад чинь учиргүй Монголоо очоод тэр нийгэмд одоо бас эргээд эх орондоо нийгэмшиж чадахгүй хэцүү байдалтай байх тохиолдол нэлээд байдаг. Тийм учраас
эндээ амжилттай ажиллаж амьдарч байгаа бол тэр туршлагаа, тэр түүхээ танд хуваалцаж байгаарай. Хэрвээ Монголдо очино гэж бодож байгаа бол юу хийх вэ? Хаана ажиллах вэ? Яаж амьдрах вэ гэдэг талаараа их сайн судалж очоод тэгээд богинохон хугацаанд нийгэмшээд аваарай гэж зөвлөх хэрэгтэй санагдсан. Яагаад тэгэхээр эх орон гэдэг сайхан тэгээд очдог. Эх орны маань байдал үнэтэй дунтай л байгаа. Сайтай мунтай. Тэгээд өндөр хөгжилтэй орноос очиж соёлын шоконд эргээд ордог. Тийм их асуудал нэлээд байгаа учраас хамгийн гол нь эх орондоо байгаа залуучуудтай маш их харилцаатай байж, бодит мэдээлэлтэй байж байгаарай гэж хэлээ. Тэгээд зөвхөн өдөр шигээ тэгэл дандаа өөдрөл байгаасаа. За баярлалаа. Ийм гоё том зорилгыг аваалаа тий. Гадаадд нэлийн чандад байгаа залуусыгаа зориод ингээд ирсэндээ маш их баярлалаа. Тэгээд ажилтж байна, амьдралж байна. Бүх зүйлс чинь хамгийн сайн сайхан хүсье. Баярлалаа. За баярлалаа залуусаа. Ингээд дараагийнхаа ярилцлагаар уулзцай баярлалаа.